За сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээлээр химэл оюуны инженер гэдэг хөтөлбөрийн хүрээнд та бүхэнд химэл оюуны одоогийн хандлагууд гэсэн. За товч трендүүдийн тухай танилцуулахаар бэлдлээ. За химэл оюуны инженер хөтөлбөр гэдэг бол 8 хэсгээс бүтэж байгаа. За энэ болгондоо бол бүр хамгийн анхнаас нь явж байгаа гэж өмнөх видео хичээлүүдээр танилцуулсан байгаа. За өнөөдрийн энэ удаагийн хичээл бол энэ удаагийн видеогоор бол би одоо химэл оюунд одоогийн трендүүд яг ямар хуу юм болоод байгаа тухай та бүхэнд товчоор хэлж өгье. За нэг ийм зураг байгаа. За энэ бол одоо их эвтэйгэн зураг байх нь. Одоо юу болоод байгааг ер нь харахад. За бидний одоо ер нь бол софтвер буюу програм хангамж гэж монголоор хэлдэг. За програм хангамж бол очиж байгаа газар болгоно ер нь автоматжуулаад явдаг. За энийг бол одоо жоо хөгжилтэй байдлаар хэдүүлээ залгиж байгаа гэж ярьдаг те. Одоо ер нь ямар хилтэс, ямар газар, ямар салбар дээр очиж ийн програм хангамж. За энэ болгоныг бол одоо автоматжуулаад явдаг. За энэ автоматжуулаад явж байгааг бол бид нэр одоо ер нь залгаад байгаа гэж ингэж хэлдэг. За тэгвэл химэл оюун бол одоо юутай тийм автоматжуулах гэдэг нь ер нь автоматжуулаад байх нь те. Одоо тэр програм хангамжийн ч өөрийг нь одоо автоматжуулах гэдэг нь. Тэгэхээр одоогийн бол хөгжлийн их чухал шинжлэх ухаан технологи бол химэл оюун буюу AI байж таарах нь. Одоо яг болоод байгаа хандлагыг нэг зургаар харуулаач гэвэл одоо иймэрхүү юм болоод байгаа те. Ер нь л одоо бүгдээрнгийн л автоматжуулах гал үзээд байгаа нь. За энэ саяхан одоо гаргасан зураг байна. Nvidia гэдэг компани. За энэ бол одоо их эвтэйхэн зураг харагдж байгаа ер нь юу болох гэдэг тухай. Яг одоогор бол ер нь бид нэр үүсгэж химэл оюун ухаан гэдэг буюу generative AI гэж Gen AI гэж хэлж байгаа тийм. Энэ хэсэг дээр хэдүүлээ явж байна. Монголоор бол generative гэдгийг үүсгэж гэж хэлээд за AI нь бол химэл оюун гэж химэл оюун ухаан гэж тийм. За ингээд хамтдаа бол үүсгэж химэл оюун ухаан. Одоогор бол одоо ер нь химэл оюун ухаан бол юм үүсгдэг байх нь тийм. За видео үүсгэж гэн, зураг үүсгэж гэн, аниме үүсгэж гэн, аудио дуу хоолой үүсгэж гэн, текст үүсгэж гэн, бүх юмыг л үүсгээд тийм. Яг одоогийн явж байгаа тренд бол за одоо энэ ер нь бол энэ хичээрээ яваад дараагийн удаа бол хэдүүлээ agentic AI буюу өшөө одоо улам дараагийн автоматжуулалтын химэл оюуны 3 суур дээр очино гэж ингэж одоо төсөөлж байна. За энэ бол мэдээж одоо энэ agentic AI ч гэсэн одоо agent AI буюу автоматар өөрөө task буюу одоо даалгавар гүйцэтгэдэг ийм агентүүд химэл оюунаар тоноглогдсон ийм агентүүд бол одоо бий болж за энэ болгоныг ажил ер нь юмыг бол одоо хийдэг ийм байх нь. Одоогор бол энэ агентүүд бол аль хэдийн үүссэн за бас явж байна те. За энэ бол одоо өшөө цаашаа явах хэрэгтэй байна. За ингээд бол одоо дараагийн удаа бол ер нь роботууд бидний одоо жинхэнэ одоо мөрөөддөг байсан өөрөө явдаг жинхнээс одоо өөрөө оюун ухаантай химэл оюун ухаантай ийм роботуудын үе бол гарч ирнэ гэж. Ойрын ирээдүйдийн бол нэг энэ 3 юмыг бол одоо их тренд болгож харж явах те. За одоо бол зарим нэг нь бол энэ хоёр бол үндсэндээ үүсгэж химэл оюун, агент химэл оюун бол одоо явж байгаа.
За нэр томьёоны хувьд бол одоо хэдүүлээ хиймэл оюуныхаа тухай л ер нь яриад байгаа тийм. За ер нь хиймэл оюун бол хаасаагүй гэдэг үг бол улмал үнэн болоод байна. За одоо бол ярьсан ч л одоо үүсгэж хиймэл оюун гэж энэ үе дээр буюу generative AI гэдэг үе дээр явж байна. За энэ дээр бол хамгийн гол одоо бидний их том утгаараа одоо тренд болж байгаа. За энэ нь одоо их тийм өндөр импакттай гэж одоо ярьдаг. Тэр нь болохоор одоо өндөр юутай нөлөөтэй гэсэн утгатай тийм. Энэ нь бол мэдээж одоо шинжлэх ухааныг өөрийг нь өшөө цааш нь хөгжүүлэх гэдэг ийм юу байна. Хандлага байна. За тухайлбал одоо яг тухайн хүн зориулсан ийм тухайн хүн зориулсан имчилгээ, тухайн хүн зориулсан боловсролч гэдэг юм одоо юу ч гэдэг юм те. За энэс гадна бол одоо математикийн шийдэхгүй байгаа. За одоо биологийн бидний одоо байгалийн шинжилгээ ухааны шийдэхгүй байгаа асуудлуудыг бол хиймэл оюун орж ирж ингэ шийдэж байна. За энэтэй холбоотой бол мундаг одоо технологийн том компаниудаас бүтээгдэхүүнүүд гаргаж байна те. Одоо тухайлбал Deep Research гэж юм гарч ирж байна. Энэ бол одоо гүн судлаач л гэсэн утгатай те. Монголоор бол одоо илүү одоо гүнзгий юм хийдэг шинжлэх ухаан хийдэг судлаач л гэсэн утгатай байна те. Одоо Google-с бол co-scientist гэж юм гаргаж ирж байна. За энэ бол одоо мэдээж одоо бас л яг нэг хавсарсан шинжлэх ухаанч л гэсэн утгатай байна тийм. За тэгээд co-pilot гэж зөндөө юм байж байна. Ер нь л хиймэл оюун бол хүнтэй хосолсон байдлаар. Тэгтээ бол одоо мэдээж бидний мэдлэгийг боловсруулах, хурд 24 цаг ажиллах чадамж за энэ бүхэн бол хүнтэй хайрцуулшгүй тийм. Ер нь хүн төрлөختний ололт гэдэг юм бол одоо өнөөгийн бидний хөгжил гэж байгаа бол одоо тэр хөгжлийг бий болгож байгаа юм бол бидний шинжлэх ухааны технологи байгаа тийм. Тэрийг бий болгож байгаа юм бол яг үүндээ саяхныг хүртэл хүний оюун ухаан байгаа. За ингээд оюун ухааныг үүсгэчихээр шинжлэх ухааны үүсгэж тийм байна. Ингээд цаашаа явчихдаг юм байна тийм. Тэгэх юм бол одоо хиймэл оюун ухааныг үүсгээд шинжлэх ухаанаа бүр тэр оюун ухаан хиймэл оюун ухаанаа ашиглаад өшөө цааш нь хөгжүүлж явах гэдэг юм тийм. Энэ бол одоо маш том сэдв байх нь. За ингээд тэр болгон бол дараагийнхаа хөлбрүүд рүү ороод явна гэсэн утгатай тийм. Гэсэн утгатай байх нь. За ингээд одоогоор бол хосолсон юмнууд л одоо хиймэл оюунтай хосууд их яваад байх нь тийм. Одоо хос туслах, хос шинжлэх ухаанч, одоо хос судлаач гэх мэт. За хүн болгонд одоо их хурж байгаа маркетинг сайтай ийм бүтээгдэхүүнүүд бол мэдээж одоо энэ чатбот гэж хэлээд байгаа. ChatGPT гэх мэтлэн олон ийм чатботууд байна те. Та бүхэн бол одоо өдөр тутам хэрэгжилж байгаа байлгүй. Энэ дээр бол Google-ийн хайлтын систем ч гэсэн одоо өөрөө ер нь бол жоохон хоцрогдох маягийн байна гэж ингэж хэлж байгаа те. Ягаад гэвэл энэ ChatGPT-гээс хамаагүй хурдан, хамаагүй илүү үр дүнтэй ийм мэдээллийг олоод авч байгаа учраас бол за одоо энэ Google Search Engine гэдэг бол дараагийнхаа төвшөнд гарахгүй бол үндсэндээ одоо тийшээ ер нь хоцрогдох тал руугаа хүн хэрэглэхээ болж хэлж байгаа гэсэн ийм хандлагууд хүртэл байна те. За тэгээд энэ дээр бол одоо энэ үүсгэж хиймэл оюун ухаан гэж технологи бол үнэхээр тренд болж байна. За энэний хамгийн одоо сайн хэрэглэгдэж байгаа хэсэг бол large language model гэж энэ хэсэг бол үнэхээр сайн хөгжил тренд болж явж байна. За энэ бол LLM гэж товчоор хэлж байгаа. За монголоор бол том бүстэй хэлний загвар гэж шууд утгаар нь орчуулж болж байгаа нь. За тэгээд мэдээж ботууд гэж том юу орж ирж байгаа те. Ухтуунууд жинхэнэ утгаар орж ирж байгаа. Бот бол өмнөж байсан ер нь л одоо автомат ажил үйлдэл гүйцэтгэдэг энэ зүйлийг л бот гэж хэлээд байгаа те. Одоо энэ бол хиймэл оюунтай болж байгаа учраас өшөөл
дараагийнхаа төвшөнд гарч байна. За ер нь хиймэл оюуны тренд хандлагууд гэвэл товчхондоо ийм байна. Одоо үргэлжлүүлээд байвал зөндөө олон зүйлийг та бүхэнд хэлэх нь. За баярлалаа. Удахгүй дараагийн хичээлээр уулзъя.